Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024 онд 1,185 тэрбум төгрөг болж 2020 оноос 62.7%-аар өслөө. Энэ оны 11 сарын байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөөнд 65 тэрбум төгрөг төвлөрөхөөс 71.4 тэрбум төгрөгийн орлого орж 109.8%-аар буюу 6.4 тэрбум төгрөгөөр давсан. Аймгийн төсвийн орлого 15.3 тэрбум төгрөг төвлөрөхөөс 19.2 тэрбум төгрөгийн орлого орж 125.2%-аар буюу 3.9 тэрбум төгрөгөөр тус давж биеллээ. Төв аймаг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, хөрөнгө оруулагч Номон холдинг компани, Хаан банк хамтран Батцамбар сумын цогт өндөр өдлөг багт багийн баг сургууль барьж ашиглалтад орууллаа. Мөн улсын төсвийн 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян Чанамар суманд 160 хүүхдийн дотор байр, Баян Жаргалын суманд 250 хүүхдийн суудалтай соёл спортын төв барих туслыг амжилттай хэрэгжүүллээ. Хүүхэд залуучуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие биелдрийг хөгжүүлэх зорилгоор 2200 хүний суудалтай төв арена спорт зохицуулбарын зураг төслийн ажил хийгдэж байна. Хувийн хөрөнгө оруулалтаар бууралжуулалтын цахилгаан станц төслийн 150 МВт-ийн хүчин чадалтай 2-р блокийг ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр улсын хэмжээнд 963 мянган айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дангаараа хангах боломж бүрдэж байна. Аймгийн хэмжээнд 1265 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Үүнээс 271 айлын 6 орон сууцны барилга ашиглалтад орж 994 айлын 13 орон сууцны барилга баригдаж байна. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, хүнсний 1-2 дугаар байрны дахин төлөвлөлтөөр 16 давхар орон сууц, 15 дугаар байрны дахин төлөвлөлтийн 9 давхар орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Орон нутгийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар халаалтын 2 дугаар хэсгийн барилга угсралт, халаалтын тоогоо шинжлэх, шугам сүлжээний их засварын ажлыг амжилттай хийж гүйцэтгснээр 365 өрх 19 төсвийн байгууллага 24% аж ахуйн нэгж байгууллагын дулаан алдах эрсдлээс урьдчилан сэргийлв. Монгол Улсын ерөнхийлөгчийн Эвэлдор зохион байгуулагдсан Алтан хайж 2025 хонь нослогчдын улсын аврах шалгаруулах анх дугаар тэмцээнд 21 аймгийн 100 гаруй малчин тамирчид оролцож, уламжлалт гар хайч болон цахилгаан хайчны төрөлд анхлан суралцагч мэргэжлийн төвшөнд хурд хүч ур чадвараа сорин өрсөлдлөө. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих зорилгоор 16 тэргуулах салбарт 2 удаагийн сонгон шалгаруулалтаар 49 төсөлд 8 тэрбум төгрөгийн зээлийг олголоо. Бүгд найрамдах Хятад ард улс болон Иран улсад 520 тонн хонь, адууны мах, бүгд найрамдах Узбекистан улсад 59932 хонийг мал эмнэлгийн гэрчлэгээтэй тулхан хяналт хийж гадаадын зах зээлд нийлүүллээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар улсын Баатар цолоор шагнагдсан Ахмад настан ундрахын дорж болом, хөдөлмөрийн Баатар цолоор шагнагдсан Аяр заны долгор Тунцгийн Баатарч нарт аймаг орон нутгаас хүндэтгэл үзүүлж, хөнгөлөлттэй үнээр 2 өрөө орон сууц олголоо. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамны 230 сая төгрөгийн дэмжлэгээр 27 сум өөртөө үйлчилдэг киоск машинтай боллоо. Мөн улс орон нутгийн 118.1 сая төгрөгөөр 27 сумыг өндөр хурдны интернетийн Starlink төхөөрөмжөөр хангалаа. Энэ онд иргэдтэй уулзах цаг арга хэмжээг 46 удаа зохион байгуулж, нийт 198 иргэн аж ахуйн нэгжийн төлөөлөлтөд уулзаж, 310 санал хүсэлтийг хүлээн авч, тэдгээрээс 304 санал хүсэлт буюу 98.6%-ийг шийдвэрлснээс газар дээр нь хариу өгсөн 219 санал хүсэлт байна.